Монгол Улсын ерөнхий сайд Ардчилсан намын дарга Алтан хууийг Монгол Ардын хувьсгалт намын дарга Инх хоёр нар 10 дугаар сарын 18-нд хоёр нам хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан нь олонний анхаарлын төвдөх асуудал болсон. Үүний дараа хамтын ажиллагааны гэрээний хавсралт гэх зүйл гарч ирсэн юм. Харин хоёр намын удирдлагууд тайлбар хийж уг гэрээний хавсралт байхгүйг мэдгдсэн. Энэ асуудал тагнуулын ерөнхий газар шалгалт хийсэн бөгөөд Монгол Ардын намын хэвлэл мэдээллийн албаны дарга Дэмбэрл болон албаны хүмүүс хуурамчаар энэхүү гэрээний хавсралтыг үйлдсэн болохыг тогтоолоо. За энэхүү гэрээний нуус хавсралт гэх баримтчиг нь бол хуурамчаар үйлдэгдсэн байх магадaltaй бөгөөд улсын хурд шууд бүхий намуудын хооронд нь тавцуулах байдлаар үндэсний эвнэгдлийг алдагдуулах, улмаар төрийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй байсан тул тагнуулын байгууллага бол хууль заасан үчиг үүрэг хүрээнд нягтлан тодруулах ажлыг хэрэгжүүллээ. За үүний дунд энэ баримтчиг нь бол хуурамчаар үйлдсэн болохыг баримтаар тогтоолоо. Энэхүү нууц гэрээлэгч бурамчгийг үйлдсэн эзэд нь бол Монгол Ардын намын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа хэлтсийн дарга Дэмбэрл болон одоо тус хэлтсийн нэр бүхий зарим ажилтнууд үйлдсэн тогтоогдоод байна. Хуурамч гэрээний хавсралтыг үйлдсэн энэхүү ноцтой үйлдэлийг тагнуулын ерөнхий газрынхан үргэлжлүүлэн шалгахаа мэдэгдсэн бөгөөд үүний дараа ямар хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авахыг шийдэх юм байна. Төрийн өндөр албан тушаалтан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Монгол Улсын ерөнхий сайд түүнчлэн улсын хурд судалтай намын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж нууц гэрээлэгчийг үйлдэн үндэсний эвнэгдийг буснуулах эрсдэл байдал үүсгэсэн асуудлыг үргэлжлүүлэн нягтлж байгаа бөгөөд холбогдох хууль дүрмийн журмын дагуу зохих арга хэмжээг авах болно гэж мэдгэж байна.